Сайн байцгаана уу? Мөнх Лунаа цугийнхаа хэргийн хэрэгтэн болон тавтай морил. Энэ удаагийнхаа болсон явдлаар Нью-Йорк мужийн төв үндэсний паркт цасан дунд булагдчихсан байсан 91 настай эмэгтэйн цогцос олдсноор хэрэгбаа нэхлэн. Энэ хөөрхийлтэй настай эмэгтэйг хэн тэнд аваач вэ? Яах гэж түүнийг хорлов? Хэрэгтэй орхосоо өмнө манай сувгийг дэмжиж description хэсэгт байгаа Buy Me Coffee link мөн Лунагийнхаа дансыг ашиглан хүссэн хэмжээгээр donation явуулаарай гэж хүсмээр байна. Мөн YouTube хуудсан дээр лайк болон subscribe-а дарахаа битгий мартаарай. 2000 оны 2-р сарын 12-нд Нью-Йорк мужийн Стиллватер хотод хахир хүйтэн шөнө цасан дундаас 91 настай эмэгтэйн цогцос олдлоо гэсэн дуудлагын дагуу цагдаа нар очсон. Ингээд энэхүү эмэгтэй хэн бэ? Яах гэж тэнд аваач вэ? Түүнийг хэн нэгэн алсан уу үгүй юу гэсэн асуултнуудад буулгадаж эхэлсэн. За ингээд тэрхүү эмэгтэйг хинбэ гэдгийг тодорхойлсон чинь Рут Өвтер гэх эмэгтэй 91 настай тухайн хотод төрж өссөн маш олон жил амьдарсан сайхан сэтгэлтэй ганц бие хөгшин гэдгээрээ алдартай. Учир нь түүний эр нөхөр нь маш эрт нас барсан эмэгтэй бэлэвсэн ганцаараа гэртээ амьдардаг олон ач хүүхэд зээтэй тун найрсаг нэгэн байсан. Мөн түүнийг хинж өшөрхөөж хинж түүнтэй хэрэлдэж маргалддаггүй үнэхээр сайхан сэтгэлтэй хүн байсан гэдгийг хүн болгон дурсаж ярьж исэн. За энэхүү эмэгтэй яагаад хин нэгэн алах болов? Яагаад тэнд цогцыг нь аваачиж хаях болвоо гэсэн асуултнуудыг цагдаа нар хайж эхэлсэн боловч алуурчныг эхний хэдэн хоног олоогүй. Ингээд 6 хоногийн дараа алуурчин тун хачирхалтай байдалтайгаар олцсон. Харин алуурчин хинбэ гэдгийг сонссон цагдаа болон ар гэрийнхэн за мөн хотынхон тэр аяараа л бүүн болсон. Яагаад вэ гэвэл энэхүү 91 настай Рут Өвтер гэх эмэгтэйг алсан хүн бол түүний зээ охин байсан. Үнэхээр аимшигтай. Түүний өөрийнх нь зээ охин нь эмээгээ алчихсан байсан. Түүний зээ охин бол Кэтрин. За Кэтрины тухай жоохон дэлгэрэнгүй ярих хэрэгтэй байх. Кэтрин Мэри Сибер Нью-Йорк мужийн Уэлтон хотод 1982 онд төрсөн. Тэрээр жирийн лайлын өсвөр насны охин өөрийгөө хайж, эрх чөлөө хүсэж, амьдралын утга учирыг гэрэл хийлдэг бусад л өсвөр насны охтуудтай адилхан. Гэхдээ түүний амьдрал тийм амар байгаагүй. Яагаад вэ гэвэл аав нь бага наснд нь нас бараад гэр бүл нь тогтворгүй, ээж нь амьдралаа авч явах гэж маш их хичээдэг байсан. Гэхдээ ихэнх цагаа ажил хийж өнгөрөөдөг байсан болохоор охиндоо тэр болгон цаг заваа зарцуулж амждаггүй байсан. Үүнээс болоод Кэтрин ер нь л өөрийгөө харж өссөн гэж хэлэхэд болно. Ингээд томчуудын хараа хяналтгүй өссөн хүүхдүүд ихэнхдээ буруу зам руу орох, муу зүйл татагдах нь элбэг байдаг. Яг үүний ижил Кэтрин 18 нас хүрээд эмзэг, гинэн хонгор насн дээрээ маш хортой харилцаанд татагдаж орсон. Энэ нь түүний амьдралыг бүхлээр нь өөрчилсөн гэж хэлэхэд бараг л болно. Яагаад вэ гэвэл түүний хамгийн анхны найз залуу Джеффри Хамшир 20 настай өмнө нь өчнөө удаа жижиг хэрэгүүдэд холбогдож байсан асуудалтай залуу байсан. Найзууд нь түүнийг тодорхойлохдоо хяналттай, залтай, ууртай, уура байрж тогтоож дийлдэггүй, хянч чаддаггүй гэж тодорхойлсон. За харин Кэтрин залуу гинэ учраас түүний нөлөөнд бол орсон гэдэг нь ойлгомжтой. Тэд хамтдаа оройн шөнөөр хэсүүчилдэг, хамтдаа мансуурдаг, буруу замаар ер нь бол явж эхэлсэн. За үүний зэрэгцээ Кэтрины 91 настай эмээ болох Рут Өвтер нь ойролцоох Клоны хотод ганцаараа амьдардаг. Тэрээр настай, тууштай, ухаалаг, сайхан сэтгэлтэй гэдгээрээ эргэн тойрныхаа хүмүүс танигдаж чадсан. Тэрээр гэртээ үнэт идэл болон бэлэн мөнгийг хадгалдаг байсан нь ийм ядууралд орсон залуу хосуудын бай болсон гэж үздэг юм билээ. Учир нь 2000 оны эхээр Джеффри болон Кэтри хоёр Рутийн гэрийг дээрэмдэх төлөвлөгөө гаргаж эхэлсэн. Тэд маш хурдан мөнгөтэй болоод амьдралаа өөрчлөе гэсэн юм бодолтой байсан. Гэхдээ тэдний санаа нь бол зүгээр л Рутийн гэрлүүд сэмхөө ороод үнэт идэл, мөнгөний үнд хүрэх бүх зүйлийг аваад сэмэрхэн гараад явна. Ингээд л болоо гэж бодож исэн. Гэхдээ тэдний төлөвлөгөө яг хэрэгжүүлэх үед бүх зүйл хяналтаас гараад хар дарсан зүуд болж хувирсан.
Учир нь 2000 оны 2 дугаар сарын 12-нд маш хүйтэн шөнө Кэтри болон Жеффри хоёр Рутийн гэр рүү явж очсон. Ингээд Рутийн гэрийг гаднаас нь очиод харсан чинь тэдний гэрэл нь унтраастай ганцхан унтлагынхаа өрөөний гэрэл нь бага зэргийн гэрэл тусчихсан байсан. Ингээд тэр хоёр Рутийн гэрлүү сэмхэн ойртоод Рутийг унтаж байх хооронд нэвтрээд үнэт идэллийг аваад үүр цайхаас өмнө зүхтнаа гэсэн төлөвлөгөөнийхөө дагуу тэдний гэрлүү орсон. Ормогц бүх зүйл оронгоороо иргсэн. Яад вэ гэвэл тэр хоёрыг хулгай хийж байх үед нь Рут ороод ирсэн. Энэ бүхнийг Кэтрины хэлснээр Жеффри Рутийг хараад огт уураа барьж чадаагүй. Тэрээр шууд л Рутийг харангуудаа догшин ширүүн болж хувраад гэрлийн уртсгагч авангуудаа Рутийн хоолойг нь боогоод баймилж эхэлсэн. Рут өөрийгөө хамгаалах гэж эсэргүүцсэн боловч юу ч хийж чадаагүй. Яагаад вэ гэвэл 91 настай хөгшин эмээ. Би харин үүнийг нь хараад шоконд ороод бүр хөдөлж чадаагүй. Харин Рут хөрхийг хичнээн их тэмцсэн ч гэсэн хитгэн хормын дотор амьсгал хураасан. Ингээд Рутийг амьсгал хураасны дараа Жеффри над руу ойрлоод Кэтрин чи юу хийгээд байгаа юм бэ? Надад яг одоо тэр тууцыг аваад ир гэд тэр надад тушааж намайг заанал хийлж эхэлсэн. Тэгээд тэр намайг бушуухан энэ хавийнхыг цэвэрлээд авах ёстой юм аваад гарцгаа гэж хэлсэн. Тиймээс бид хамтдаа Рутийн гарын хүлийн мөн нүрийг нь ороогоод уул мөрөө нуухын тулд тэр хаваархыг цэвэрлээд хэрэгтэй гэсэн үнэт хүрэх зүйлсүүдээ бүгдийг нь аваад цогцыг нь машиныхаа багажинд хийсэн. Дараа нь маш амар шуургатай байсан хэдиж бид хамтдаа үндэсний түүхэн парк дээр очиод Рутийн биеийг нь тэнд жалганд хаянгуудаа дээрээс нь цасгаж цасаар булсан. Тэгээд бид тэндээс хамтдаа явсан гэж Кэтрин цагдаа нарт мэдүүлсэн. Энэ хоёр Рутийн гэрээс авсан үнэт эдлүүдийг бүгднийг зарахын зараад ламбард нь тавиад бэлэн мөнгө болгоод дараагийн хэдэн өдөр Валентины баяраар Валентин тэмдэглэн амралтын өдрүүдээр үнтэй зочид буудлаа авч үнтэй хоолны газар орж маш их шоу утсан. Ер нь бол Рутийн гэрээс авсан их мөнгийг бол бүгднгийн шоу цэнгэнд зарцуулсан. Гэхдээ тэдний нэг жижигхэн алдаа гарч ирсэн. Тэр хоёр огт баригдахгүй 6 хоногийн турш явсан. Харин Кэтрин эмээгээ алсандаа харамсан уу, эсвэл айсан уу, хэн нэгэнд ярихыг хүснэ үү хэн мэдхв. Хамгийн сайн найздаа Жеффритэй хамтдаа эмээгиндээ очиод эмээдээ юу хийсэн тухайга бүх юмаа дэлгэрэнгүй ярьсан. Үүнийг сонсон найз нь хамгийн ойролцоох цагдаагийн газар очиж мэдүүлэг өгсөн. Ингээд энэ мэдүүлгийн дагуу цагдаа нар шууд 2000 оны 2 сарын 18-ныхаа тэрхүү орой Кэтрин болон Жеффри нарыг Рут Утрийн хүн амны хэрэг аллагын хэрэгт буруутган баривчилж авсан. Мөрдөн байцаалт болон шүүх хурлын үед хоёр тал бие бинээ буруутгасаар байсан. Жеффри Кэтринийг алуурчин гэж хэлсэн бол Кэтрин Рутийг баймилж алсан хүн бол Жеффри гэж мэдүүлсээрсэн. Гэхдээ энэ маргааныг тухайн үеийн шүүх шинжилгээний хариу шууд Кэтриний хувь заяаг шийдсэн. Яагаад вэ гэвэл шүүх шинжилгээний мэрэгчлэн Гэри Бирф гэх хүн Рут Утрийн хоолойг нь баймилсан гэрлийн уртсгагчнаас Бэлиний ширхүүд олсон. За тэрхүү Бэлиний ширхүүд нь тухайн үед Кэтриний өмсөж байсан Бэлиний ширхүүдтэй яг таарч байна гэсэн шууд нотлох баримтыг шүүх хуралд гаргаж өгсөн. Үүнээс болоод Кэтрин үгүй би эмээгээ алаагүй. Миний эмээг Жеффри алсан. Би яг хажууд нь зогсож байсан. Би түүний юу хийж байхыг өөрийнхөө хоёр нүдээр харсан гэж өөрийгөө өмгөөлөх гэж тэгж хичээсэн ч шууд нотлох баримтны урд бол Кэтрин яаж чадаагүй. Түүний хийж чадах зүйл бол зөвхөн хэрэгээ хүлээх л байсан. Ингээд Кэтрин өмгөөлөгч нөртөгөө ярилцсны эцэст яалтчгүй энэ хэрэг дээр өөрийгөө ял аавна гэдгийг мэдээд хэрэгээ хүлээн зөвшөөрсөн. Ингээд шүүх хурал 2001 оны 1-р сард Кэтринийг 2-р зэргийн хүн амны хэрэг болон 3-р зэргийн хулгайн хэргийг хүлээн зөвшөөрсөн хийсэн гэдэг үндслэлтэйгээр 20 жилийн ял өгсөн. Харин Жеффридийн хувьд бол Кэтрин Жеффриний эсрэг өчнөөн олон мэдүүлэг өгсөн ч түүнд нь шүүх хурал болон шүүх хурлын багийнхан хинэн ч итгээгүй. Тиймээс Жеффринийг цагаатгаад судлаад явуулчихсан. Харин Кэтрин 20 жилийн ял авсан. Дахин хэлэхэд Кэтрин хэрэгээ хүлээн зөвшөөрсөн ч гэсэн энэ ялыг авахаас өмнө авсныхаа дараа авж байх үедээ ч тэр
Би Рут өдрийг алаагүй, би эмээгээ алаагүй. Миний эмээг Жеффри алсан гэдэг үгэн дээрээ бүр бат зогссоор байсан. Үүнийг шоронд орсныхоо дараа ч тэр хэлсээр байсан. За энэхүү шудраг ёс нь 2008 онд бүр зочирдом нээлтээр өөрчлөгдсөн. Яагаад вэ гэвэл тухайн үеийн шүүх шинжилгээнд ажилладаг байсан мэрэгчлэн Гэри Бирф гэх хүн 100 хэргийн шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэн гэх хэрэгээ хүлээн зөвшөөрөөд тухайн хэрэг нь мөрдөн байцаалтан дээр явж явах үедээ энэ Гэри Бирф гэх хүн амиа хорлоо нас орчихсон. Энэ 100 хэрэг нь дунд нь Кэтрин болон Жеффри нарын хэрэг байсан. Гинтийн энэ аимшигтай цочирдон үннээс болоод Кэтриний өмгөөлөгч Жон Кула болон түүнийг сайн дураараа өмгөөлж исэн Бен Аугуст нар түүнийг бурууга хүлээхэд хамгийн их хүргэсэн гол нотлох баримт нь хуурамч гэдгийг үзэн хэргийг хүчингүй болгохын тулд тэмцсэн. За ингээд 2011 оны 6 дугаар сард шүүхэд санал хүсэлтийг өгөөд энэхүү санал хүсэлтийг шүүх хүлээн авсан. Гэхдээ энэхүү шүүх хурал нь Кэтриний хувьд бол жоохон эрсдэлтэй байсан. Яагаад вэ гэвэл Кэтрин айл хизээний 20 жилийн ял авчихсан. За ингээд давж заалтгаад дахиад энэхүү шүүх хурлыг хийхээр хэрвээ Кэтрин буруутай гэдг нь батлагдах юм бол бүх насаараа хоригдох ял авах маш өндөр магадлалтай байсан. Гэхдээ Кэтрин энэхүү шүүх хурлыг хийхийг хүссэн, түүний өмгөөлөгч нар мөн түүнийг хамгааж өмгөөлж чадна гэдэгтээ итгэлтэй байсан учраас тэд хамтдаа шүүх хуралд дахин энэ хэргийг мөрдөхийг хүссэн юм шүүхийн хүсэлт явуулсан. Тэгээ шүүх хурал болсон. За энэхүү шүүх хурал дээр Кэтриний өмгөөлөгч нар Кэтринийг 3 хүчин зүйлээр хамгаалж исэн. Нэгдэх болонгууд Кэтринийг тухайн үедээ хэргийн хүлээн зөвшөөрсөн хамгийн том нотлох баримт нь хуурамч гэдгийг баталж чадсан. Хоёрт Кэтрин тухайн үедээ хэрэг хүлээх нь тодорхой болсон байна гэдгээ ойлгоод хамгийн хөнгөн ял авахын тулд өөрөө хэрэгээ хүлээн зөвшөөрсөн. Тиймээс ер нь бол энэ хэргийг Кэтрин хийгээгүй байх магадлал айгүй өндөр өө. Гуравт болонгууд Кэтриний найз залуу болох тухайн үеийн Жеффри гэх бойфренд нь маш аимшигтай хүчирхийлэгч хүн байсан. Тэр Кэтриний сэтгэл зүй болон бие махбодод шууд нөлөөлдөг байсан учраас Кэтрин өөрийгөө хамгаалах чадамжгүй байсан. Түүний оюун ухаан санаа нь хүчирхийлэлд автчихсан хүн байсан учраас шууд хэргийг хүлээн зөвшөөрөөд энэхүү ялыг авсан гэдэг ийм 3 зүйлээр шүүх хуралд ороод үүнийгээ баталж чадаад шүүх хурал Кэтриний таалд орсон. За ингээд Кэтринийг 2012 оны 7 сард шүүх албан ёсоор сулсан. Гэхдээ Кэтриний түүхийг гэр бүл болон хэргийн шинжээч нар бол тийм ховор тохиолдол биш гэж үздэг юм билээ. Яагад вэ гэвэл найз залуу, партнер, нөхөр гэр бүлийн хүчирхийлэлд байсан эмэгтэйчүүдийн 15% нь ер нь бол ямар нэгэн байдлаар хэрэгт холбогдсон байдаг. За иймэрхүү төрлийн эмэгтэйчүүд хүчирхийлэл, айдас, нөлөөлөл гэсэн 3 зүйлийг ялгаж салгахад маш хэцүү, үүнээсээ гарч чаддаггүй, үүндээ хоригдчихсан байдаг. Хүчирхийлэлд орсон ер нь эмэгтэйчүүд ихэнх нь эрүүлэр сэтгэх боломж айгүй бага байдгаа, маш их айдсыг өөрсөддөө агуулчихсан байдаг гэж тайлбарж хэлдэг юм байлээ. За түүнийг өмгөөлж исэн өмгөөлөгч болох Жон Кулан Кэтрин Сибрийг 2012 оны 7 дугаар сард суллагдсныхан дараа нь тодорхойлохдоо тэр маш сайн сайжирсан, хүмүүжсэн, засарсан, дахин нийгэмд орох боломжтой, нийгэмших чадaltaй, чадвартай эмэгтэй гэж тодорхойлсон байдаг юм байлээ. Яагаад тэгж тодорхойлсон бэ гэвэл Кэтрин 12 жилийн турш шоронд хоригдож байх үедээ Есүс Христийн сүмд явдаг, за мөн коллежийн сургалтанд хамрагдчихсан, гэр бүл болон хорт зуршлын эсрэг юм лекц болон сургалтанд суудаг, тэрхүү сургалтаа маш сайн идэвхтэй сонсдог, бүр өөрөө лекц тавьдаг хэмжээний болчихсон, тийм сайн боловсрож, тийм сайн хүмүүжигч байсан гэж маш олон хүмүүс түүнийг илэрхийлж ярьсан. Ингээд Кэтрин суллагдсныхаа дараа Нью-Йорк мужийн Күүнес хотод нүүж очиод хүүхэд тасрагчийн ажил хийсэн. За дараа нь ажлаа солиод нөгөө офис менежер болж чадсан. Мөн түүний хуульч болох нөгөө сайн дураараа өмгөөлөхт нь тусалсан Бен Аугуст гэх хуульч нь түүнийг бас тодорхойлохдоо тэр тун эерэг, ирээдүйдээ маш сайхнаар төсөөлдөг өөдрөг сэтгэлгээтэй нэгэн байсан.
Түүнтэй би судлагдсныхаа дараа нь хэд хэдэн удаа уулзсан. Гэтэ тэр надад ганц хоёр зүйлийг ярьж исэн. Тэрээр хэлэхдээ миний нийгмийн амьдрал маш сайн байгаа. Гэтэ ганц асуудал нь би шоронд хитрхи амир удчихсан бололтой намайг хүмүүс ингээ ажилд авахгүй байна. Гэтэ энэ нь зүгээрээ би өөрөө ажил яаж хийж агаад олоод хийж чадна. Би өөртөө маш их ихтгэлтэй байна. Би амьдралаа шинээр эхэлж байгаадаа маш их баяртай байна гэж тухайн хуульч өмгөөлөгчдөг уулзлаа хэлсэн байдгийн байлээ. Гэтэ яагаад би хэлсэн байсан гэж өнгөрсөн цаг дээр яриад байгаа юм бэ гэх юм бол Кэтрины их чөлөөтэй амьдрал нь тийм удаан үргэлжлээгүй зөвхөн 11 сар л үргэлжилсэн. 2013 оны 6 дугаар сарын 4-нд Кэтрин Нью-Йорк мужийн Wood сайт дахь гэртээ хутгалуусан байдалтай олдож амь насаа алдсан. Сэжигтэн нь түүний найз залуу 38 настай Петро Санчес хүчирхийлэл үйлдэж байсан удаатай гэмт хэргийн маш олон жилийн түүхтэй хүн байсан. Цагдаа нар энэхүү хэргийг мөрдөж үзээд гэр бүлийн хүчирхийллийн хэрэг гэж дүгнсэн. За Кэтрины хувьд бол иймэрхүү гэр бүлийн хүчирхийллээс зугтах гэж маш их хичээсэн боловч буцаад л нөгөө нэг хар дарсан амьдрал дахиад л нөгөө нэг аимшигтай хүчирхийллийн дүр зургаар өөрийнхөө амь насыг алдж байгаа юм. За Санчес бол Кэтриныг алсан хэрэгтээ 20 дугаар зэргийн хүн амны хэрэгээр буруутгагдсан бөгөөд яг л Кэтрин өмнө нь эмээгээ хөнөөгөөд ял авч ирсэнтэй яа гэж илхэн зүйл ангиар ер нь шитгэгдэж байгаа гэсэн үг. За ер нь ингээд дүгнээд хэлэхэд Кэтрины амьдрал бол тэр жигтэй гуниг цөрчил, за аимшигтай гэмт хэрэгээр дүүрэн, залуу эмэгтэй гэмээ ухаараа засарсан, дахин амьдралаа шинээр эхлэх гэж хичээсэн. Гэтэ буцаад л өмнөх харанхуй амьдрал руугаа дахин татагдаж ороод тэр зүйлээсээ зугатахыг хичээсэн ч гэсэн, хүссэн ч гэсэн тэр зүйлдээ хүлэгцээр л байсан, тэр зүйл рүүгээ орсон. Тэгээд өөрийн амь насаа алдсан гэж харагдаж байгаа юм. Гэтэ миний энэ хэрэг дээр хамгийн их харамсаж байгаа зүйл бол тэр шүүх шинжилгээний эмч бүхэл бүтэн 100 хэргийн нотлох баримтыг худлаагаасаа гаргаж ирсэн гэдэг зүйл байна. За Кэтрины хувьд бол Кэтрин ганц бие эмэгтэй байсан. Гэхдээ энэ худлаа нотлох баримтыг гаргаж ирээгүй байсан бол үнэхээр 91 настай Рут Өвтер гэх эмэгтэйг Кэтрин алсан уу эсвэл тэр Джеффри алсан уу гэдгийг мөрдөгчнөр шинжилээд тодорхойлоод гараад ирэх боломж байсан. Тэгсэн бол жинхэнэ алуурчин жинхэнэ гэмт хэрэгтэн өөрийнхөө ялыг хүлээж аваад ялаа эдлээс суух байсан болов уу гэсэн бодол орж ирж байна. Харамсалтай нь энэхүү 100 хэргийн цаана нь тийм ээ Кэтринээс гадна хэрэг үлдээгүй гим зэмгүй хин нэгэн бас байсан л ээж таараа. Энэхүү хүмүүсүүдийн ард нь ар гэр нь найз нөхд нь хань ижил нь гэр бүл нь үр хүүхэд нь байгаа. Тэгэхээр нэгэн шүүх шинжилгээний эмчийн гарт маш олон хүний амь нас, амь амьдрал нь байна гэхлээр дэндүү харамсалтай. Яагаад хэн нэгэн энэ эмчийн ажлыг хинаад дээрээс нь нэгтлаад явж болоогүй юм бэ? Зөвхөн Америкийн нэгдсэн улс гэлтгүү манай Монгол оронд ч гэсэн иймэрхүү хэрэгүүд мэрсэр сонсогддог. За шүүх хурал худлаа боллоо, мөнгөтэй талд нь илүү үйлчлэлээ, мөнгөгүй хүмүүсүүдийн бол хөсөр хайлаа, шүүх шинжилгээний хариуг нь худлаа гаргалаа, хуурамчаар нотлох баримт үйлдэлээ ч юм уу те. Иймэрхүү хэрэгүүд дэндүү их сонсогддог. Тэгээд ийм амар хөгжил өндөртэй оронд заяа ганцхан мэдрэл муутай эмч шүүх шинжилгээний яаманд ажиллаж байхад 100 хүний амьдралыг оронгоор нөөцлж чадчих штэ. Ингээд бодохоор нэг хүнд эрх мэдэл очно гэдэг нь өөрөө дэндүү эрсдэлтэй. За энэ хүний ажлыг нь мэдээж хэрэг хянаад шалгаад явдаг зүйл байдаг бэлгүй манай Монгол оронд ч гэсэн байгаа байх гэж найдаж байна. За тэгээд та бүхэнд маань хэрэг маань ямар санагдсан бэ? Комент хэсэг дээр үлдээгээрэй. Сонсогч та өөрийн дараачийн сонсохыг хүссэн кино болон хэргийнхаа тухай мэдээлэл нэрийн мөнх доогуур зураас Луна доогуур зураас гэсэн Instagram хаягийг фоллоу дараад чат бичээд үлдээгээрэй. Мөнх Луна суугаа сонгож сонссон танд маш их баярлалаа. Ингээд дараачийн хэрэг хүртэл түр баяртай түгээж чадхаараа түгээцгээе.